Сайн бацгаана уу 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 79 дэх бичлэг эхэлж байна. За ингээд та нар миний сууг чинээр ирсэн болвол намайг 50 гэдэг. Би амжилтанд хүрэхийг хүсэж байгаа хэн ч болов те. Хувь хүн байгууллага тэднэрт өөдрөг зөвлөмжийг өдөр болгон хүргэж үн цэнтэй мэдээллийг хүргэхийг хичээдэг ийм хүн байгаа. Би бол ээж хүүхдээ хараад гэртээ сууж идэг учраас өдөр хүүхдээ онцныхаа дараагаар энэ бичлэгийг оруулдаг байгаамаа. Тэгээд юуны өмнө миний сувгийг захиалсан шин захиалагчдаа та нарт маш их баярлалаа. Нэг захиалагч бүр миний хувьд үн цэнтэй шүү. Одоо 72 захиалагчтай болсон байна. Маш их баярлалаа. Тэгэхдээ өнөөдөр миний гол талархах гэж байгаа зүйл маань хин бэ юу вэ гэхээр өөдрөг мэдээллийг хүмүүст өгч интернетийн энэ цахим орчинд те хүмүүст бодит байдал цахим орчинд одоо ертөнц хоёрын ялгааг бодуулж таниулж мэдээлж байдаг энэ хүмүүстэй талархаж байна. Миний хувьд одоо YouTube дээр IC буюу ноён IC-г дагдаг. Түүний өчигдөр тавьсан бичлэгийг та нар үзсэн бах. Хэрэв үзээгүй бол үзээрэй. Тэрхүү бичлэг дээр чи намайг мэдхүү гэж байна. Энэ бичлэг богинохон ч гэсэн та нар очиод үзээрэй. Яг түүний сувгаас хамгийн гол нь цахим ертөнцид тавьж байгаа энэ мэдээллүүд, зураг, бичлэг энэ маань бид нэр одоо тодорхой нэг өнцгөөс те нэг зүйлийг үзүүлж харуулж байгаа. Интернетээр харсан болгондоо итгэж дандаа ийм байдаг, одоо дандаа тийм байдаг гэж та нар бас итгэж болохгүй. Миний хувьд энэ бичлэгийг яг одоо ингэ хийгээд явж байгаа ч гэсэн бусад цаг үеэрээ би гэр орноо цэвэрлэн хийх ажлаа хийн, хүүхдээ асран тэгэл хүн амьдран яах вэ? Тэгээ бүх зүйлийг хийдэг. Түүнтэй адилхан одоо зарим үед одоо сэтгэл санаа одоо тонцгүй байна, зарим үед уйлна, зарим үед одоо юу гэдгийг те би дандаа ийм бол байгаад байдаггүй. Гэхдээ хүн л болсон хань дээшээ доошоо сэтгэлийн хөдөлгөөн, амьдралд янз бүрийн одоо зүйлс бол тохиолдно. Тэр бол байдаг зүйл. Тэгвэл цахим орчинд ингээ байгаа зүйлүүдийг харахад та нар сөөрөөг одоо нэмэх, хасах, цэнийг янз бүрийн зүйлсүүд байгаа. Тэрийг та нар бас хараарай. Тэгээд энэ зургаар би бас нэг жишээ оруулах юм гэсэн. INN Geni гэдэг би нэрийг яг хэлж мэдэхгүй байна. Энэ охиныг би бас Instagram дээр дагдаг. Тэр бол гоо сайхны одоо мэдээлэл яаж нүүр будалд хийх вэ гэдэг оруултыг. Түүний энэ зургийг хараад бас тэ бодит байдал Instagram дээр одоо цахим ертөнцөөр харсан зүйл болос төдийлөн яг одоо бодит үнэн биш юм аа гэдгийг л харуулсан. Тэгээд та нар тэдний одоо дансуудыг хэрвээ сонирхчихвэл өөрөө сонирхож үзээрэй. Тэгээд энэ цахим ертөнцид те та нар өөрсдийнхөө бодит ертөнцийг одоо хүмүүс танилцуулж тавихтаа те ямар өнцгөр тавьмаар вэ? Эсвэл яаж те олон нийтэд өөрийгөө харуулмаар вэ? Яаж та бусдад те та өөд болохтой тэр өөд болсон ч хойно хүмүүс таныг юу гэж дурсвал тэр хүн ямар хүн байлаа, тэр хүн ийм хүн байсан шүү гэв. Тийм болохоор та бодит амьдрал дээрээч интернет дээрээч тэрийгэ бодож би одоо бусдад ямар хүн гэдэг ямар мэдрэмж төрүүлмээр байна гэдгээрээ бодож амьдраарай. Та тэгээд сайхан амьдралыг бүтээхийг хүсэж байгаах гэж би найдаж байна. Тийм учраас 50 амьдралыг Монголдо хайрыг түгээцгээе. Миний сувгийг YouTube дээр захиалж аваарай. Баярлалаа.